За сайн байцгаана уу. Улаанбаатар авчаа 2025-д Jeep Wrangler Rubicon загвараас та бүхэнд 392 загварыг онцолж танилцуулъя. За 392 загварын хувьд хамгийн ихэнд нэрний хувьд онцолж ярихыг хүсэж байна. За 392 гэдэг нэрний утга маань 6400 мотор маань 392 кубик инч хэмжээтэй учраас биелэгдэж 392 гэж нэрлсэн байгаа. За мэдээж моторын хувьд бол 6400 Hemi V8 мотортой 470 морины хүчтэй гэж явдаг. За мөн торкийн хувьд бол 470 торктой, урагшаа 8 хараатай. За мөн энэхүү загвар маань байнгын 4 дугуй хөтлөх системтэй 0-оос 100 км/цаг урдыг 4.5 секундэд авдгаараа онцлог. За мөн 392 загвар маань бол энгийн загвараас 900 кг-аар жингийн хувьд хүнд байдаг байгаа. 24 оноос Wrangler маань бол маш томоохон өөрчлөлтүүдийг хийсэн. Аюулгүй байдлын хувьд ч тэр мөн жолоодлын хувьд ч тэр том шинжилгүүд маш ихээр нэмэгдэж орсон байгаа. Дэлгэц маань томорсон, суудлууд маань автомат болсон. За мөн ослын эсрэг системүүд маань нэмэгдэж орсон байгаа. За 392 загварын энгийн загвараас ялгаатай зүйл гэх юм бол үйлдвэрээс 35 инчийн бэдлоктэй том дугуйтай ярьдаг. Мөн төмөр гүбэртэй болно. За мөн Sahara загвартай адилхан фендерүүд маань body color буюу машины үндсэн өнгө нь фендерүүдтэйгээ адилхан өнгөтэй болж ирдэг байгаа. За доторх салууны хувьд ярих юм бол өмнөх 8 инчийн дэлгэц маань том хэмжээтэй болоод 12.4 инч болсон. За хөгжмийн спикерийн хувьд бол Америк, Японы хамтарсан Alpine брендийн 9 спикертэй байгаа. За уг автомашин маань бол 100,000 км 3 жил үйлдвэрийн баталгаатай. За манайх дээр энэ жилээс нэвтрүүлж байгаа бас нэг шинэ юм нь хэрвээ удаан уны гэж бодож байгаа бол та нэмэлт мөнгө төлөөд энэхүү 100,000 км 3 жилийн үйлчлэгээ 7 жил 200,000 км болох боломжтой болсон байгаа.